Сонсогч та бүхэндээ шинэ 7 хоногийн мэндийг хүргэе. Amis Time podcast-ийн шуудан нэрлэгийн шинэ дугаар ороход бэлэн болоод байна. Өнөөдөр та бүхэндээ уншиж танилцуулахаар 2 загталтай сууж гин. Тэгээд сэтгэл эмзэглэмээр хамгийн хүнд хэцүү буюу одоо үрсээ алдсан 2 ээжийн загтлыг уншиж хүргэх болно. Амьдралаа зориулж байсан гидсэндээ 7 сар болсон алаг хүртээ зориулав. Ээж нь 19 настайдаа үрээ олов. 4 дахь 7 хоног дээрээ үр чамайгаа ээждээ ирлээ гэдгийг мэдсэн. 19 настай ээж нь маш их айж, чинийхээ аавд яаж хэлэх үү, гэр бүлдээ яаж дуулах уу гэдэл бодох зур бүх бие мэдээгүй юм шиг л болсон. Ээж нь аавд нь энэ тухай хэлсэн. Даанч хүү минь өршөө. Аав нь чамайг үгүйсгэж, үгүй минийх биш гэж хэлв. Энийг сонсоод ээж нь аавд нь ямар их гомдсон гэж. Гэхдээ ээж нь зориг гаргаж хүүгээ хүн болгоно гэдгээ шийдсэн. Энэ шийдвэрийг гаргахад ээжээс нь агуу их зориг гарсан юм шүү. Хонгор өрмөн чи 3 сартаадаа хөдөлж эхэллээ. Ээж нь бүгдийг нь мэдэрч байсан. Ямар ч сайхан юм битээ чи минь. Миний хүүгийн аав нь чи бид хоёр дээр ирлээ. Хүүгийн минь хөдөлгөөн их байна гэхэд миний өрийг аав нь тэгвэл хүү баха их хөдөлжээвэл хүү гэдэг гисэн штэ гэж хэлсэн. Ээж нь энэ л үеийг тэр чигээр нь зогсоох юмсан гэж боддог байлаа. Тэр үед аав нь анх удаа ээжийнх нь гидсэн дээр гараа тавьсан юм. Ээжийнх нь зүрх сэтгэл аз жаргалаар бүрэн өөрсөн. Ингээд чи минь 4 сар хүрлээ. Эмч чамайг минь хараад яасан хөөрхий юм бэ? Дараа сард хүүсийг нь хэлнэ гэж хэлсэн. Ээж нь бөөн хөөр баяр. Харамсалтай нь энэ аз жаргалыг хуваалцах аав нь байсан. Зээж нь дотор ямар нэг юм бөглөж хичнээн их өвдөж байсан гэж. Миний үеийн охид бүсгүүдээр цэцгийн баглаа барьсан ир нөхрөөд үерхдэг залуус нь ирдэг байлаа. Харин ээжд нь чи минь бас дулаахан автобус л байлаа. Ингээд ээж нь чинийхээ төлөө 4 сар мөнгө цуглуулах хэрэгтэй, сурах хэрэгтэй, би чаднаа гэж гүйсээр агаад чи минь 5 сартайч болж ээж нь мөнгөө цуглуулж яхад явахад үзүүлж үрийнхээ хүүсийг хүү гэдгийг нь битэж авсан юм. Чиний минь зүрхний цохилт нь хүртэл хайр татам. Хамар нь аавтайгаа маш адилхан юм а. Миний хөөчийн их хүчтэй сайхан залуу гарах байсан баг. Ээжигээ унтаж байхад нь маш хүчтэй өшөглөөд л сэрэн. Хөөрхөн гэж. Ингэж явсаар байгаад 7 сартай боллоо. Ээжийнх нь шалгалж эхэлсэн. Том гидстэй шалгалтандаа түүртээд үнэхээр их шантраад ойлгох үе зөндөөл байсан. Тэр үед үр бит хоёрт хинж байгаагүй. Ээж нь аавыг нь байсан бол хичнээн сайхан бэ гэж дандаа л бодно. Нэг л орой гинэт өвдчихсэн. Ганцаараа хажууд хүн байхгүй. Эмнэлэгт очиод үзүүлтэл өсөлтгүй ус нь бага байна гэдэг мэдээг эмч надад хэлсэн. Энэ мэдээ ээжд нь амьдын там болсон. Ингээд л өрмөн чи ээжигээ орхиод явчихсан. Ээжийнх нь ингээс уураг урсаж байсан. Ээждээ ирэлдэ. Миний үр ээждээ буцаад ир гэж дотроо ойрлох шиг. Миний хүү өвдсөн үү? Миний хүү зөндөө их айсан уу? Ээжигээ уучлаарай. Аавда битгий гомдоорой.
Аав нь чамд минь хайртай байсан ч хайргүй байсан ч гэлээ. Миний өөрийн аав шүү дээ. Ээжтэй дахиад эргээд ирээрэй. Тэр үед ээж нь хэний ч амсаа гэж аргалыг амсуулах болно. Ээж надад ойлгохгүй. Гэхдээ ойлгохгүй гэж ботсон ч гэлээ. Хүний жаахан үрийг хараад чамаага ямар байх байсан бол доо гэж уйлдаг. Ээж нь одоо яах ёстой вэ? Чи минь алга, аав нь алга. Дахиад л энэ нулимс урсаад байх юм. Миний бяцхан үр бурхны хажууд жаахан тисч байгаарай. Ээж нь чамаага удахгүй дуудах болно. Хайртай үр минь. Гэт цахиагаа өндөрлсөн байна. Энэхүү цагтлыг битсэн сонсогч маань өөрөө одоо сонсож байгаа. Тэгэхээр та бүхэн минь урмын сайхан үгээр мэлхаад өгөөрэй. Ингээд хоёр дахь цагтлыг та бүхэндээ уншиж хүргэе. Сайн байна уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Юуны өмнө надад тохиолдсон энэ гай зовлон өөр эмэгтэйд битгий тохиолдосоо гэж хүсэж явдаг юм. Энэ явдал одоогоос яг 1 жилийн өмнө эхэлсэн юм. Болдгсон бол 1 жилийн өмнөх өөр дээрээ очиод битгий тэнийг алхам хийгээрэй гэж хэлэх юмсан. Даан чинь бол бүтшгүй зүйл. Би гадаадд сурдаг өөрийн гэсэн зорилготой хүсэл мөрөөдөлтэй эмэгтэй байлаа. Амралтаараа Монголд ирээд явхаас өмнө найзалдаг байсан залуугаа яриад уулзсан юм. Мэдээж их сайн байсан болохоор эргээд их татагдсан. Тэр залуу цагтаа залуу л да. Тэгээд их арх унаа. Надаас өмнө нэг хүүхэндээ найзалдаг байж байгаад намайг хараад тэрийг хайчихсан байсан. Эхэндээ бүх юм сайхан л байлаа. Би тодорхой хэдэн сарын хугацаатай ирсэн байсан юм. Тэр ч надад хайртай, би ч хайртай байсан. Нэрээ дандаа л тийм байх юм шиг бодож байж тээ. Гэтэл сарын дараа өөрийгөө жирэмсэн босноо мэдсэн юм. Би шууд л гаргана гэж хатуу шийдсэн. Миний дотор өрмөнд бүрлдэж байгаа шүү дээ гэж бодохоор би ямар их азтай хүн бэ гэж байнга боддог байлаа. Тэр үед ээж маань мэдээж миний эсрэг байсан. Хэрэггүй, наад хүн чинь дими. Арх их уудаг, цагта, амьдралаа бод, чи эргээд яв. Гэхэд нь би ээжтэйгээ хэрэлдээд хаалгаас аваад гараад явж байсан юм да. Тэр залуугийн ээж аав нь ачтаа болох нь гэж баярлаад удахгүй ч бэр гуйсан. Хэдэн жилийн өмнө ээж аавтай танилцчихсан байсан юм. Хадам ээж ихэндээ долоочих гээд мэдээж сайхан байдаг байсан. Гидсэн дэх охин минь 4 сартаагаас эхлээд л ер нь хүмүүсийн чанар танигдаж эхэлсэн гэхүү дээ. Би уг нь айлын том охин болохоор гэрийн ажилд сайн. Хоол унд сайн хийдэг л дээ. Хадмыг ирэхэд гэр орон цэвэрхэн, халуун хоолундтай, уг нь өөрийгөө их боломжийн байна л гэж бодож байсан. Гэтэл өдөр ирэх тусам тэр хүн орж ирэх болгондоо ямар нэгэн өөсөв хайдаг боллоо. Эхэндээ ч би тоохгүй нөхрөө ээлжтэй үед нь байнга л халуун хоол хийж аваачиж өгч тэр хүний ажлынханж намайг ямар их халамжилдаг байсныг мэддэг байсан. Харин тэр хүний утсан цогтоо ирээд тасарсан унтаж байхаагаар нь хүүхнүүдээс яасан зүгээр харсан уу хайраа гэх мэтэр мессеж ирдэг болсон. Үгээрч үл барам өнжөөд нэг архиуж агсан тавьж орилж хашгирдаг боллоо. Тэр болгоныг гидсэнд байгаа үрмэн мэдэрч унтаж байгаад гинэд зочдог их хөдөлдөг болсон. Тасартлаа уусан ир хүний хажууд их хүн архины өнөр үнэртэж би олон ч шүнэлсэн да. Гэхдээ би ч тийм сайхан ааштай хүн биш болж бүтэхгүй юм байвал шууд л хэлчихдэг байсан. Тэр үед би үрээ ямар их өрөвддөг байсан гэж. Дандаа л зул бах гээд цус алддаг болчихсон. Миний охин уг нь ээжтэй үнэхээр
ирье гэж хүссэн болохоор зулбалгүй ээжтэй ирсэн. Зунаа нэг өдөр ажлын газрынхантай хамт голын ирэг рүү явсан юм. Тэнд байсан хүмүүс мэдээж бүгд шал согт байсан. Тэр үед тэнд байсан нэг залуу нь намайг гол руу шидэн гээд би бүр уйлаад битгээлтэй битгий хүүхэд айчхан штэ гээд байхад тэр хүн юусоо тэр залууг болиулаагүй. Машин дотор гэрлөөгөө явж байхдаа би жоохон тонирхаад жирэмсэн эхнэрийг чи хүн гол руу шидэх гэж яхад чи тоосонгүй гэхэд муу гिचий минь наад хаалга онгоолго цаашаага өсөр гэсэн. Тэгээд би юу гинэ чи гэхэд дуугаа бай мө гिचий минь гэд гараа зангидаад нүүрлэм зөгчихсөн. Үнэхээр амар. Тэгснээ чи өөрөө өсөхгүй бол би чамайг түлхчихье л дээ гэд хурдтай явж байгаа машины хаалгаар намайг унгайх гэж бөө юм болсон. Тэгээд л гэртээ ирээд гидсүүм нь өшөглөөд ойрлж хашгирч нөөр нүдгүй намайг цоцсон. Надад ямар ч үг хэлэх боломж олгоогүй. Яг л галзуу араатан шиг авирлаж байсан тэр хүн. Яаж насаараа ингэж амьдрах вэ гэж бодоод аавыгаа дуудаад бүх юм аваад тэднийхээс явсан. Тэр үед би зөндөө их уйлсан. Хевлээд байсан үр минь надаас их шаналж ээжигээ өрөвдөж байсан байх та. Эвээ үр минь муу эцэгтэй болгосон ээжигээ өршөөгөр. Жирэмсний 8 сартагийн шинжилгээгээр надад бэлгийн замын 2 хүчээл ирсэн. Яаж тэр хүн тэгж чадсан байна? Намайг боддгүй юмаа гэхэд яагаад үрээ хайрлаж болоогүй юм бол? Тэр үед би ээж рүү нуцтаад хэлсэн чинь би тэр хүнээс юу сонссон гэж. Хогч нь чамтай одоо юу ярьдгийг гэдэг үгийг сонссон. Тэр их хүн шүү дээ. Их хүнээс тийм үг гардаг юм уу? Шинжилгээний хариуг бариад ажил дээр нь очиход согтуул байсан. Би чиний араар тавиаг баха. Одоо чамтай юм ярмааргүй нөө. Одоо чи яв. Гиснээс хойш би тэр хүнтэй мөнхийн дайсан болсон. Тэр хүний эцэг их нь охин бит хоёрт арай л дэндүү хатуу хандсан да. Сүүлдээ би тэдэн лөө яриад хэлэхгүйгээр доромжилдог болсон. Би яаж хүнд амьдралаараа тоглуулж хад зүгээр суух юм бэ? Магадгүй жаахан хүлээцгүй түргэн ууртай байж болно л доо. Гэхдээ та бүхэн яг миний оронд өөрийгөө орлуулад бодоод үзээрэй. Удалгүй охин минь төрөх болж хичнээн өвдөж байсан ч охинтойгоо уулзсан шүү дээ гэж бодохоор өвдөж байсан 10 цаг нэг их удаа өнгөрөөгүй. Охин нь төрлөө гэд хүүгэн таслаагүй жижигхэн амтан гидсэн дээр минь тавихад би энэ хорвоогийн хамгийн азтай хүн болж бүхий л өөрийн чадах сайхан зүйлээ энэ жаахан үрдэ зориулах ёстой гэж бодож байсан. Хүүхдийн минь уйлахдаа бусад хүүхдүүдийнхээс нэг л өөр байлаа. Эмч нар сандралдаж миний охиныг эрчим дэмжлэгийн тасаг руу авч явсан. Тэр үед эмч нар зүгээр та хоёр 7 хоног л эмгэг твтэх байх гэхэд миний сэтгэл тайвширсан. Амьсгалах аппаратаар амьсгалж байгаа охин дээрээ байн орж жижигхэн хазар дээр нь үнсэж аавгүй ч гэсэн хоёлаа сайхан амьдрна. Гидсэнд байхад чинь их уйлдаг байсан ээжигээ уучлаарай гэж охинтойгоо байнга ярьдаг байлаа. Унтаж байгаад ээжигээ өрөөнд нооронгууд сэрээд гинэт болж гарна. Бодвол ээждээ эрхэлдэг байсан юм байлгүй. Эвээ өр минь магадгүй аавтай гомдоод уйлдаг байсан биз. Бит хоёр их хүлээсэн. Тэр хүнийг их хүлээсэн. Даанч тэр хүн бит хоёрыг хүн гэж тойгоогүй.
Төрснийхөө маргааш миний охины би гинэт муудаж, шинжилгээний хариу нь тархины гэмтэлтэй бэлгийн замын өвчтөй гарсан. Та нар бодтоо. Хорвоод ирээд ганцхан хонож байгаа тэр жаахан үрийн минь өндөгний цуснаас тэмбүүхэн шинжилгээ авсан. Бурхан минь, би юу үзэх вэ? Хизээ хийсэн үүлийн үрвэ? Одоо ч гэсэн би зүрхэртэл уйлж байна. Надад энэ бүхнийг бичгэд хэцүү байна. Сүүлдээ миний охин ямар ч найдваргүй болсон. Амьсгалан зогсоод зүрх нь хаяахан зохиосон. Тэр үед би охиныхоо хурж байгаа биеийг үнсээд босоод ирэлдээ миний охин. Аавгүй ч гэсэн хоёулаа сайхан амьдрна. Ангир уурагчин гараад байна. Үр минь ээждээ босоод ирэлдээ гэж уйлж байхад хамт байсан эмч сүвлэгч нар бүгд намайг өрөвдөд уйлж байсан. Уг нь харахад их сайхан охин байх юм. Яхаараа тийм муухай амьтандаа учирдаг байна. Аавтаа их л гомцох хүүхэд байна да гэж ярилцж байсан. Охиныхоо зүрхний сүүлчийн цохилтыг хүлээхээ сууж байхдаа би ямар азгүй хүн бэ гэж өөрийгөө зөхөж байсан. Яг одоо үрийн минь царай надад харагдаж байна. Тэгхэл байсан юм бол тэр хүн яах гэж бид хоёроор тоглосон байна? Хүүхэд гэрлэлт гэдэг чинь тоглоом байдаг юм уу? Би тэр хүнийг үзий яддаг. Тэр үедээ би гомдсондоо тэр хүн лөө чи биднийг ингэж их гомдоосныхоо төлөө нүглийнхээ хариуг амсах болно. Чи үр хүүхдийн заяагүй үхлийн мугаар үхэндэ. Би чамаас заавал хүүхдийнхээ амийг нэхэх болно гэж мессеж бичиж байсан. Дэндүү хатаа хүүхдээж гисэн тэр үед энээс өөр үг надаас гараагүй юм. Охиноо алдаад би яг л галзуурах төгсөн. Битгий уйлаа өхөө минь битгий уйл савн хөөрчихвөл галзуурчдаг юм гэж ээж минь учирлаж байсан. Манай өвөө Монголын цагдаад ийм танхаа хүн байж болохгүй. Хоёр хүний амьдралаар тоглосон хүн зохих шитгэлээ хүртэх ёстой гэд тэр хүний ажилд өргөдөл гаргасан. Тэдний ажлын дарга намайг дуудаж мэдүүлэг авсан. Тэгээд за миний дөө ер нь бол энэ хүн 5 жилээс дээр ял авахар хэрэг хийсэн юм байна да. Чи эрүүгэн хэрэг үүсгүүлэх юм уу? Гэхдээ би хүсээгүй. Надад бүх зүйлийг ихнээс нь ярих, хүүхдийн өвчний түүх гэх зэрэг зүйлийг сөхөх сэтгэлийн тэнхээ байгаагүй. Та нар цагдаагийн ус ажлынхаа хүрээнд шийтгэл өгчихгүй юу да гэж хэлээд л орхисон. Тэр залуугийн аав нь бас цэргийн дарга юм л да. Тэгсэн аав нь хөөцөл цөөр байгаад 3 сарын цалингийн 60% цалинг хасгаар шийтгүүлсэн байна лээ. Цолыг нь ч хасаагүй. Яаж тэр алуурчин хүүгийнхээ толгойг илээд байж чаддаг байна? Дараа нь энэ бүхнийг сонсоод би ямар өчүүхэн юм бэ гэж өөртөө уур хөрсөн. Тэр залуу болон түүнтэй холбоотой хүмүүст хэлэхэд нарсанд суулгаагүйд надад насан туршдаа баярлаж амьдраарай л гэж захиа та. Би сэтгэлээрээ хохирсон байж болно. Хамгийн өрөвдөлтэй нь миний бяцхан үр минь. Эвид. Охтууд минь юмд битгий сэтгэлийн хөдлөлөөр хандаарай. Өнөөдөр хайртай гэж байгаач маргааш хүн яаж өөр болохыг хэн ч мэдэхгүй шүү дээ. Хэрвээ ч ирмсэн бол уур уцааргүй, амгалан тайван зөвхөн өөрийнхөө төлөө л амьдраарай. Эрүүл ихээс эрүүл хүүхэд төрдөг юм шүү. Чи өөрөөсөө гадна бас нэг жаахан амьтны өмнө өөрөө хүлээж байгаа гэдгээ сайтар ухаараарай.
Миний охин ээждээ заавал эргэж төрөөрэй. Ээж нь тэрийг л үнэн голоосоо хүсье. Умманы бадмиго гэсэн байна. Мэдээж хэрэг хорвоо дэлхий дээр бүх ирчүүд муу болоогүй. Гэхдээ л охид минь, бүсгүүчүүд минь хань ижлээ сайтар сонгож сорж тэр хүнийхээ талаар мэдэж байж хур хөвгттэй болж байгаарэ. Энд хүргээд өнөөдрийнхөө дугаарыг өндөрлөе. Дараагийн дугаараар иргэн уулзтлаа. Түр баяртай.